Мэдсэн та бүхэндээ энхийг хүүхэд коучингийнхаа талаар чадан яриан тайлбарлах гэж оролдъё. За өнөөдөр ингээд монголчууд маань дэлхийн одоо хараа нийт төвд өртдөг тэр зүйл юу вэ гэхээр Монгол улсын маань одоо өргөн удам газар нутаг нэг хүндээ огдох тэр орон зай юм аа. За хоёр дахь зүйл нь болохоор дэлхийн түүхийг бүтээсэн Монгол хүнний нууцаар хос тархины хөгжил байдаг. Өнөөдөр манай залуучууд дэлхийн зах зээл дээр ямар нэгэн байдлаар тий оюун ухаанаа одоо сорих үед бол манлайлалыг одоо олж авч чадж шалтгаан нь энэ хос тархины хөгжилтэй холбоотой байдаг. Хос тархины хөгжил гэдэг маань болохоор бидний хувьд бол тэнцвэртэй харилцааг бий болгодог учраас өөрийнхөө нөөц болцоог бүрэн дүрэндээ хачилж одоо тийм манлайллыг одоо бий болгох тэр нөхцөл нь бол бүрэлдэхээ гэсэн үг. За тэгэхээр дэлхийн одоо 5 ангийн түүхээс би та бүхэнд одоо энэ Монгол хүнийхээ үн цэнийн талаар тэ үн цэнтэй харилцааны талаар бол ингэж хуваалцъя. За жишээ нь Вангийн цагаан уулыг бол хятадууд энэ бол ингээд манай нутаг дэвсгэр гэж хэлж байсан. Харин тоо ван маань тэгээ энэ шатрын ухаанаараа одоо Вангийн цагаан уулыг бол ингэж хятадуудаас бол ингэж аварсан түүхтэй байдаг. Тэр түүхийг би та бүхэндээ зориулж одоо постоор оруулсан байгаа. За хоёр дахь түүх нь болоод ирэхээр одоо хятадууд Монголын хаадыг одоо хаад төгсөн архинда хор хийгээд тэг хорлох санаа бол үүрсэн байсан. Тэгэхэд хаадыгаа дагаж явсан түвшмэл маань түүнийг зүүн сонгороо мэдрээд за одоо би дагаж ирсний хэрэг юу бэлээ би төрүүлээд амсъя гэд архинд тийм ээ ядам хуруугаараа дүрхэд ядам хуруу нь одоо ингэж одоо өвөж байсан. Ингэж одоо хаадынхаа амийг бол аварсан түүхтэй байдаг. Монголчууд ядам бурхантай гэдэг одоо санаа нь бол энэ түүхтэй бол ингэж холбоотой байдаг байна. За мөн одоо монголчууд маань одоо тий нөгөө газар нутгийн хувьд бол ингээд зун нь байхгүй болж тий хавар намар мөн гал төмөр гарч газар нутаг маань одоо маш их одоо гал төмөрт өртөж хүмүүс маш ихээр одоо өвчин хийж хурж хүмүүс асар ихээр нас барж байсан. За тэгвэл тэр үед болохоор тийм ээ за одоо ингээд улс орноо аврах тийм ээ хүн артаа аврахын тулд одоо бид нар юу хийх вэ гэхэд бол одоо Жандрас бурхныг бол ингэж бүтээж энэ одоо аюулаас аврах хэрэгтэй гэдэг утгаар одоо гадаа дотоод 8 аюулаас хамгаалах Арья бол одоо бурхныг бол ингэж бүтээсэн түүхтэй байдаг. Тэрийг маань одоо халах гол байдаг их бурхан цогцлбор. Тэгэхээр гадаа дотоод за ингээд гадаад 8 аюулаас аврах, дотоод 8 аюулаас аврах энэ Арья балманы бол ингэж бүтээгдсэн түүхтэй байдаг юм аа. Тэгэхээр энэхий хүүхэд коучингийн маань гол зорилго бол энэ одоо тийм ээ дотоод 8 аюулаас өөрийгөө хамгаалах, гадаад 8 аюулаас өөрийгөө хамгаалахын чадвараа ашиглаж өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалах, өөрийнхөө номыг хамгаалж одоо тэгээ өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэхийг бол та бүхэнд санал болгодог. За дээрэс нь та бүхэн маань энэ нөгөө гадаа дотоод 8 аюул гэдэг зүйлийг баг надаар хэлүүлдэхгүй баг ойлгоцсон байх тийм ээ. За гадаад одоо 8 аюул гэдэг маань одоо энэ одоо толгой боднууд байна. Дотоод 8 аюул гэдэг маань энэ одоо бодлыг хэлж байна. Тэгэхээр энэ бодлуудаас болоод одоо яг нэмэгтэй хүүхдүүд болон эрэгтэй хүүхдүүд тийм ээ эрэгтэй хүүхдүүд маань одоо энхий хүүхэд болж хувраад байгаа юм а. Хувраад өнөө цагт одоо хувраад байгаа зүйлийг бол хэлж байна. Тэгэхээр би та бүхэнд дараагийн удаа хэрхэн одоо бид нар энхий хүүхэд болсон түүхийг боловсралыг 100 зунаар нь тус нь ингэж тайлбарлах болно. Тэгээд ийм утгатай одоо энхий хүүхэд коучинг маань бол бүтсэн байнамаа.